хамгийн ойрхон байдаг зүйл гэр бүлийн асуудал. Гэр бүл энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын үндэсний олон нийтийн телевиз радиогийн 3 дугаар сувг Креатив радио 119 Мэдмээр юм байна нэвтрүүлэг маань ээлжитнийгийн шинэ дугаараа та бүхэндээ хүрэхээр бас нэгэн сэдвийн дагуу мэдээллийг та бүхэндээ олгохоор бэлэн боллоо. Би хөтлөгч Аги, за хамтран хөтлөгч зочноор Улаанбаатар Эрдэмийн их сургуулийн хуулийн багш Алтан гэрэл ах маань ирсэн байна. За сайн байцгаана. За яг үзэж байгаа бас цаг мөчийн мэндийг хүргье. YouTube-д орж байгаа учраас өглөө өдөр орой магадгүй шөнч үзчих гэж магадгүй юм тийм ээ. За тэгээ өнөөдрийн сэдв маань юу байгаа вэ? За тэгэхээр өнөөдрийн хувьд бол би шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэдэг ийм сэдвийг сонгосон. Яс айхтар сонсогддог юм бэ? Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэсэн нэг л жирэх гэл явж. Тийм яаж тийм бас нэг тийм. Тэгэхээр яг энэ хүмүүс нэг яг ийм байгаад байгаа учраас яг энэ дээр хүмүүс юун дээр алдаад байна. Алдаад байгаа зүйл дээр би өнөөдөр бас хэлж өгөх зүйлүүд байна. За тэгвэл яриагаа хоёлаа юунаас эхлэх вэ? Тэгэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа яг хизээ үүсдэг юм бэ гэдгээс эхлэв. Тэгэхээр хоёр хүн маргалдлаа. За хоёлаа нэг нэвтрүүлэг дээр нэг хийсвэрч яваад хоёлаа ярьдаг тийм ээ. Би нэг чамаас юм аваад бултдаг нөхөр чи тэгээд миний анаас явдаг шүү дээ. Тэгэхээр би чамаас зээл аваад бултаж шүүхтэр баригдаад тэгээд чи шүүхээр шийдвэр гаргуулад надаас нэг тодорхой мөнгө гаргуулахаар болцсон. За одоо тэгэхээр шүүхийн шийдвэр гарсны дараа яадаг вэ гэхээр бол чи шүүхтэй хандаад шүүхийн шийдвэр гарангуй чи надаас асуу штэ. За одоо шүүхийн шийдвэр гарчлаа тэр нөгөө за нэг 10 сая төгрөг байсан гэхэд 10 сая та эзээ өгөх гэж байна гэдэг. За тэгж байгаа төгнөгөө л мөн нөгөө түлхрээ яриад явах юм бол чи шүүхтэй хандаад гүйцэтгэх хуудас бичүүлж албадан гүйцэтгүүл яг төсөлтөй гаргадаг байхгүй. Ааха. Энэ нөхөр чинь би хүчрэхгүй байна л гэж байгаа. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. Ааха. Тэгэхээр энийг албадан гүйцэтгүүлж өгөөч. Гэт хүсэл төхлөөр гүйцэтгэх хуудас гэдэг нэг юм гаргаад өгдөг байхгүй. За одоо энийгээ бариад шийдвэр гүйцэтгэх байгуул дээр очдөг байхгүй. За Улаанбаатарын бол нийслэлийн шүүхэн шийдвэр гүйцэтгэх газар гэж байгаа тийм ээ. Өдөө орон нутг бол аймагуудын шийдвэр гүйцэтгэх газрууд байгаа. Тийм. За ингээд нийслэлийн шүүхэн шийдвэр гүйцэтгэх газар дээр яваад очих дээр бол тодорхой хэмжээний ажиллагааны зардал гэдээ бас мөнгө авнаа. Нөгөө шүүхэд хандхад улсын тэмдэгтэй хураамж гэдэг нэг мөнгө төлдөгтэй адилхан шийдвэр гүйцэтгэл дээр очих дээр чинь ажиллагааны зардал гэдэг тодорхой хэмжээний мөнгө авдаг. Тэрийг нь хинээс нь авах вэ? Эхлээд одоо төлбөр авахч буюу эхлээд чамаас. Чамаг чинь шүүхийн шатанд бол нэхэмжлэгч намайг хариуцагч гэдээ хэлээд байдаг байхгүй. Шийдвэр гүйцэтгэл дээр очихын алдад чамаг төлбөр авахч намайг төлбөр төлөгч гэд нэрлэлцдэг юм. Тэгэхээр нэгэнт алтан гэрлээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар албадан гаргуулж өгөөч гэж чи хүсэлтээ гаргаж очиж байгаа учраас тэр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлыг урьдчилсан байдлаар чи эхлээд төлөөд дараагаар нь надаас тэрийг чинь гаргуулж чамд гаргуулж өгдөг. Нөхөж олгох нь. Тий. Улсын тэмдэгтэй хураамжийн чинь тэгдэг шүү дээ. Эхэлж нэхэмжлэгч чинь төлчөөд дараагаар нь хариуцагчаас гаргуулдаг шүү дээ. Тэрнтэй яг адилхан. Тэрийг нь бол ямар хэмжээний одоо ажиллагаа хийх гэж байгаагаас хамаарат ингээд интервалтай тэдэн төгрөгнөөс тэдний хооронд бол тэдгээд ингээд явцсан байждаг. Хэлбэлцэх юм шүү дээ. Хэлбэлцсэн тий. Юу н төлбөр нь гаргуулах төлбөр нь ихсэх тусам тэр ажиллагааны зардлын дүн нь өсөд яваад байдаг тий. За тэгээд гүйцэтгэх хуудасаа авчиад өгөнгүүт чинь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тогтоол үлддэг. За шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа гэдэг бол дотроо өөрөө нэлээд олон төрөлтэй байдгийг. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэж байна. Захиргааны иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа гэж байна. Хорхоос өөр төрлийн одоо ял идэлүүлэх ажиллагаа гэж байна. Хорих ял идэлүүлэх гэж тийм ээ. Ингээд ийм дотроо хид хідэн одоо төрөлтэй байдаг. Тэгэхээр хоёулаа нөгөө арай түгээмэл байдгаар нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар ярих гэж байна. Одоо хоёулаа сая жишээлбэл зээлийн маргаан явсаар байгаа шийдвэр гүйцэтгэл дээр очиж нэг өгөө аваатай хоёр хүн байж тээ тий. За эсвэл одоо нэг худалдаа авах ажиллагааны маргаан ч юм уу, ажил гүйцэтгэх гэрээний маргаан ч юм уу, иймэрхүү юмнуудыг бол үндсэндээ иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа гэж нэрлэдэг байхгүй юу. Тий. За тэгэхээр бол чи шүүхийн шатанд нөгөө нэхэмжлэгч байсан бол шийдвэр гүйцэтгэл дээр очих дараа чи төлбөр авахч
Шүүхийн шатанд би хариуцагч гэж явж байгаад шийдвэр гүйцэтгэгчдэр ажиллахаараа би төлбөр төлөгч болдог. За гэтэл бит хоёроос гадна дахиад 3 дахь этгээд бас байдаг. За тэр нь ямар учиртай байдгүй гэхээр бол би жишээлбэл одоо миний хөрөнгөнөөс гаргуулахаар шүүхийн шийдвэр заасан байг л дээ. Би нэг 3 өөр орон сууцтай. Тэгэнгүүт надаас юу гаргуулнаа. Одоо 50 сая төгрөг гаргуулнаа. Тэгээд энэ үүргийн гүйцэтгэлийг үү дугаартай ийм үл хөдлөх хөрөнгөөр хангуулнаа гэсэн байдаг. Гэтэл эн чинь хэдийгээр би нэг хүний өмч, алтан гэрлийн өмчгээд үл хөдлөх хөрөнгөний одоо гэрчлэгэн дээр бичигдсэн боловч эн чинь манай гэр бүлийн хөрөнгө байхгүй. Манайхан жихэнх нөгөө өрхөхийн тэргүүнээрээ нэг гишүүнтэй гэл нэг хүний өмчгөө явуулсан байдаг шүү дээ. Гэтэл тэрний ард тэр амбул хэдэн амбултай гэр бүлийн тэгвэл тэдний дундын хөрөнгө байхгүй. Тэгвэл тэр хүмүүс нэхэмжил гарах бас хэрэгтэй байдаг байхгүй. Гэхдээ наад алтан ирэлчил одоо чиний өмнө өр тавиал ингэсэн юм байгаа үз. Тэгэхээр бол тэр орон сууцнаас наад алтан ирэлт чинь оногдох хэсгээр л тэр өрийг төлөвлөн бусд нь биднийхаа гэд маргаж болдог байхгүй. Гэхдээ одоо жишээ нь байрны ойр дээр зөвхөн тань дээр байсан ч гэсэн тэдэрд нэхэмжлэх гарах хэрэгтэй юм уу? Одоо албан ёсны гэрэлтийн гэрчилгээтэй миний эхнэр байна. Бит хоёрын дундаас гарсан надаар овгуулсан хүүхдүүд байна тийм ээ. Эднийг тэнд авчиад бичиж болдог л доо. Одоо би 3 хүүхдтэй эхнэртэйгээ байсан гэж үзэх юм бол 5 хүний өмчгөө явчих болно. Гэтэл ихэнх нөхцөл тэгдэггүй шүү дээ манайхан чинь. Нөгөөдгийгээ авчиж нэг ламбард нөгөө барьцаан тавихаа боддог ч юм уу. Тэгэнгүүт нөгөө бүгдээрээ тавуулаа очиж гар үсэг mëсэг зурх болоо. Тэгэнгүүт за зэсгэх ажлынхаа оронд нэгэн дээрээ төвлөрүүлчихээ те. Тэгээ өрхийн тэргүүн дээрээ ч гэдэг юм уу нэг ийм юмнаас болоод идэг байхгүй. Гэтэл би толгой даагаад нөгөө хий чинь авчиж юмд барьцаалаад би нэг бизнес хийх гэж байгаад хүний мөнгө өртсөн бол одоо энэний ард нөгөө гэр бүлийн гишүүдийн маань хөрөнгө чирэгдээ явж байгаа учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тэр хүмүүс орж ирэх юм бол тэднийг 3 дахь итгээд гэж хэлдэг. Яг наа чи миний амьдрал дээр болсон байхгүй юу? Гэхдээ яг яг энэ нөгөө хар талаар нь биш л дээ. Манайх нөгөө хашаа байшин өвөө маань ээж нэр дээр болгоцсон. Тэгсэн нэг өдөр ээж зээл авахар боллоо. Юуны ч хүлээ. Тэгсэн жил намайг дуудлаа. 2 одоо охин дүүг маань дуудлаа. Ингээл дөрүүлээ нийлээл нэг банк бусаас банк дээр очиж яваад би бүр гайхаад. Гү эн чи одоо тэгээд таны нэр дээр байдаг юм чи бид нар бөөндөө сунжалдаал явах юм гэсэн чинь яг нөгөө ийм учиртай байдаг юм а хэлэхгүй юу. Яг дахиад 2 дахь зээл авсаар дахиад дөрүүлээ цуглаж байгаа төрөнд болоос. Тэгээ 3 дахь дээр авахар болсон чинь хоорондоо ярилцж байгаа шийдсэн. Нэг рүүгээ шилжүүлээд ертөөсөө нэгэн дээрээ л ав. Ингээл байн зээл аваад байх юм бол наач ингээд энэ тэндээс ажил утгах юм байна гэд яг хүмүүс тэгж шийддэг юм байл. Нөгөө чирэгдэл болохгүй бай. Тэгээд тэр нь бол дараагаар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үед нөгөө хүмүүсийн эрх ашиг хөндөж штэ. Тэр чинь дундын хөрөнгө байдаг. Гэтэл зөвхөн нэг нь бүх хөрөнгийг нь өөрийнхөө өрөндөө авчиж өгөх гээд идэг. Тэгэхээр нөгөөдөл нь гомдол гарах хэрэгтэй штэ. Уяалаа гэж бид нар хөрөнгө авч үлднэ тийм ээ. Зөвхөн энэ нөхөр тоногдох хөрөнгөөр нь барагдуулна гэдэг. За тийм учраас тэр төлбөр авагч төлбөр төлөгч гэдгийн хажуугаар бас 3 дахь этгээд гэдэг эрх ашиг нандж байгаа ийм этгээд энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцдог байна. За хоёулаа өмнө бас нэг хөнгөлц хугацаа ярьж их үед бол аливаа зүйл бол дандаа хөнгөлц хугацаатай байдаг гэсэн. За тэрнтэй адилхан шүүхийн шийдвэр гарлаа нөгөө албатан гүйцэтгүүл хүсэлт гаргаж нэг гүйцэтгэх хугацаа бичүүлсэн шүү дээ. Энийг шууд авчиж өгдөг нэг хэсэг хүн байна. Нөгөө хүндээ итгээд одоо юу гэдэг вэ байж л да би өгч штэ гэдэг тэр гүйцэтгэх хугацаа бичүүлсэн хэрнээ хүлээгээд байгаад идэв. Гэтэл энийг авчиж өгөхгүйгээр 4 жил болчих юм бол түүнээс хойш авчиж өгөөд бол хүлээж авахгүй. Энийг манай үзэгчд сонсогчд бас сайн мэдчих хэрэгтэй. Гүйцэтгэх хугацаа бичүүлсэн шүүхийн шийдвэр гарцсан. Тэгсэн хэрнээ шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад авчиж одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэхгүй бол 4 жилээс хойш бол үндсэндээ хэдэн саяж байсан тэр ажиллагаа бол байдгүй шүү. Энийг бас анхаарал авчаарай. Гэтэ тавьж байгаа хугацаанд бас овоо гайг урт юм те 4 жил гэдэг чинь. За тэгээ хинэггүй нөхдөж бас байж. Байна л да тий. Тэгэхээр нөгөө энэ нийгмийн амьдрал чи өөрөө оюулын хөнгөлц хугацаа ярьж хахад ирсэн шүү дээ тий. Ингээд хин нэгний тааллаар байж болохгүй. Заавал ч энэ ч бас нэг хугацаагаар ингэж хязгаарлаж сая хүмүүс нэг өөрийнхөө юмд жоохон хариуцлагатай байна. Хүн болгон хариуцлагатай болохын албад нийгэм маань өөрөө бас хариуцлагатай тийм шүү. Тийм ээ. Гисэн санаа энд ч гэсэн бас явж байгаа байхгүй юу? Тийм байна. Тий. За
иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг баталгаажуулах арга хэмжээ гэдэг нэг ойлголт бас байдаг. За одоо шүүхэн шийдвэр гүйцэтгэл дээр яваал очингууд нь хөрөнгийн мэдүүлэг авдаг, одоо өөрийнх нь одоо бие мэдэн үзлэг хийдэг. За тэгээд хуулийн этгээд байх юм бол хуулийн этгээдийн бүртгэлийн газар руу за эдний одоо компани нөгөө хувьцааг шилжүүлэхгүй, дөрмөнд нь нэмэлт өөрчлөлт хийхгүй шүү гэдэг ийм хязгаар тогтоодог. За үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар руу явуулаад энэ нөхрийн нэр дээр байгаа газар үл хөдлөх хөрөнгүүдийг хөдлөхгүй шүү гэдэг ийм мэдээлэл явуулдаг. За автотээврийн үндэсний төв рүү нөгөө машин тээврийн хэрэгслийн нэр дээр байгаа хөрөнгүүдийг хөдлөхгүй шүү гэдэг явуулдаг. Энийг иймэрхүү ажиллагаанууд за тэгээд харилцдаг банкнууд руу нь бас бичиг явуулаад ийм регистрийн дугаартай ийм хүн дээр тэдэн сая төгрөгийн юу гарсан учраас ийм одоо юуны хэмжээнд дүнгийн хэмжээнд зарлагын гүйлгийг нь хязгаарлаа гэдэг. Одоо хоёлаа түрүү эхэнд нь бол 10 сая гэдээ ярьсан. Тэгэхээр банкнд очиж байгаа бичиг бол энэ алтан гэрлийн танаа дээр харилцах дансны гүйлгийг 10 сая төгрөгөн дээр хязгаарлаа гэждэг байхгүй. Гэтэл миний дансанд 20 сая байх юм бол банк 10 сая бариад үлдчих юм байна. Тэр бичгийн үндсэн дээр. 10 саяас дээш гарсан мөнгөөрөө би гүйлгээ хийгээд иж болох нь. Тэгээд дараагаар нь тэр 10 саяыг нь шийдвэр гүйцэтгэлээс татаж аваад тэр мөнгөний нөгөө төлбөр авахч руу шилжүүлдэг байхгүй. Үүнийг чинь нөгөө дансаа бариулна гэж яриад байдаг юм байна. Данс барьчлаа энэ гэдэг. Тэр чинь энэ юм байна. Ерөөсөө тийм байхгүй юу тий. Гэхдээ тэр нөхцөлд бол нөгөө шүүхийн шийдвэрээр төлөх ёстой дүнгээ сэтрэхгүй дүнгээр гэсэн бас хязгаар тавьж штэ. Тэр хүнд их хэмжээний мөнгө байх юм бол бүгдийг барьж болохгүй гэсэн үг. Тэр шийдвэр дээр хийдгсэн байна тэргээр нь барина гэсэн санаа. За одоо тэгээд би яг манай энэ нэвтрүүлгийн маань шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад ажилладаг албан хаагч нар маань бол сонсож байгаа. Гэхдээ би тэднээс бас нэг зүйлийг уучлалт хүсэж байна. Юу гэхээр бол зарим нэгэн та нарын дунд байдаг нөхдүүд чинь хуулийг нэг жаахан ингээд өөртөө ашигтайгаар тайлбарлаад жаахан гажуудуулж хэрэгэлдэг учраас би хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс өнөөдрийн энэ бас нэвтрүүлгийг хийж байгаа юм шүү тийм ээ гэж. За юу вэ гэхлээр одоо ингээд шийдвэр гүйцэтгэл дээр анх удаа очиж байгаа хөрөнгөө хураалгах гэдэг хүний хувьд бол тэр шийдвэр гүйцэтгэгч ирнэ гэдэг бол аюул واخгүй юу. Тэгээд бид нар чинь бол мэдээ төрийн өмнөөс явж байгаа формтой тийм ээ ингээд тэгээд явах дээр голцоо нэгээрээ явахгүй 2 3-уулаа яв. За тэгээд орохлоор шулуухан дандаа л айлгадаг. Тэр нөгөө нэг битүүмжлэг хууц наадаг чинь энэ хүмүүс үү? Тийм шүү дээ. Улаан хууцнараа наадаг тийм. Яг хөө тэр чинь бол нөгөө байхгүй үед нь тэгээд ячиж байгаа. Одоо гардуулж өгч боломжгүй байгаа дээ шүү дээ. Тэгэхээр тэр оршин суугаа хаягн дээр нь тэр кантаа бичиж наачиж байгаа. Лацтай. Тий. Хэрэг байгаа нөхцөлд бол өөрт нь тэрийг шаардах хугацааг нь бол өөрт нь гардуулаад өгчдөг. Тий. Тэгэхээр одоо би иргэдтэй өнөөдрийн энэ нэвтрүүлгийн гол зорилго юу гэхээр бол хуулинд юу гэсэн та нарт эрх байдаг юм бэ? Тэр эрхийг мэдэж харьцаач. Шүүхийн шийдвэрээр та тодорхой хэмжээний мөнгө төгрөгийг хүнд өгөх өөртөө байгаа чинь таныг эрхийг зөрч хүнсэл болохгүй гэх гээд байхгүй юу? Тий. Гэмтрийг хийгдсэн байсан тэр үнд чинь нөгөө өөрийгөө өмгөөлүүлэх эрхтэй байдаг. Тэгээ ялтан гэж шоронд орохлоор хүртэл тэр чинь бас өөрийн гэсэн тодорхой нормтой талбайд унтдаг, тодорхой градустай орчинд байдаг, тодорхой илчлэгтэй хоол идэх гэдэг эрхтэй байгаад нь шүү дээ. Гэтэл төлбөр төлөгч гэдэг чинь бас өөртөө эрхтэй хүн байхгүй юу? Нөгөө талдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэгч гэдэг чинь өөрийн гэсэн бас эрхтэй бас үүрэгтэй. Бас хэмжээ хязгаар байна. Зүгээр яаж одоо асуудал яригддгүү гэхээр бол нөгөө нөхдүүд чинь ингээ яваад орохлоор хөрөх юм нөгөө төлбөр төлөгч чинь айд сандардаг. Тэгэхээр жишээлбэл орон сууцсан дээр ингээл чи явахад за өнөөдрийн хувьд танаа орон сууцыг битүүмжилнэ. Одоо ингээд өмсөх зүүх орь зурхын гутал хувцсыг аваад ингээ гарцгаа. Тэгээд танах ингээ битүүмжиллээ гэдэг байхгүй. Одоо ингээхлээр чинь бол энэ үг чинь хүний одоо толгойд бол их эвгүй орж ирж байгаа байхгүй. За би ингээл одоо гэр орондоо орж идэх ингээ гудамжинд гарлаа гэдэг. Тэгээд битүүмжлэн тэгээд дараа нь хураан тэгээд энэ чинь дуудлагаар ягаад ингээ зарчээ шүү. Тэр мөнгө төрөө хурддаг. Тэгэнгүүт өөрхийн нөгөөдөл чинь орон байрнаас салахгүй тулд гээд нөгөө зээл чөлөөлн барина гэсэн нөгөө нэг тийм нөхдүүдийг гүйжичээд эсвэл одоо банк ус дээр ч юм очиод одоо банкны хүүгээр жоохон арай нэг сарын 2
хувийн хөтөмөтө авч исэн бол банк ус дээр очиод эсвэл нөгөө өрд чөлөөлдөг нөхдүүд дээр очиод сарын 4, 5%, 10%-аар мөнгө аваад нөгөө шийдвэр гүйцэтгэлд өгөөд ингээд нөгөө байраа аваад үлдчихдэг байхгүй. Гэтэл тэр үйл өөрийгөө хуурж байгаа үйлдэл байхгүй. Ерөөсөө тухайн моментод бол зүгээр нэг байраа аваад үлдлээ гэж байгаа боловч нөгөө чоны амнаас гараад барын ам руу зээлээр нь төлчих шүү дээ. Гэтэл тэр хүнд ямар боломж байгаа гэхээр бол одоо эхлээд битүүмжлэн дараа нь хураан тэгээд тэр хөрөнгийн чинь үнэлэн тэгээд нэгдүгээр дуудлага худалдаа хоёрдугаар дуудлага худалдаа гэдэг ингээд нэлээд олон үйл явдал өрнөж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг хөө зүгээр нөгөө шийдвэр гүйцэтгэгч чинь өөрөө бас цаанаа ажлын үзүүлэлттэй хурдхан шиг тэр нэг ч гэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хийх шаардлага байна. Төлбөр төлөгчүүл аль болох өгөхгүй гэж зүхтаадаг, бултдаг ийм учраас нэг талдаа ч бас тэр шийдвэр гүйцэтгэгч нарыг бас буруутгах аргагүй. Одоо тэгжил бас шахаж шаардж ижил авахгүй бол гуйгаад хүн бол ер нь бол өгдгөл байхгүй даа тийм ээ. Тэгэхээр айлгатаа жаахан хэтрүүлцдэг. Тийм учраас манай нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс бол хөрөнгө битүүмжлэх гэдэг ажиллагаа бол ялангуяа орон сууцсан дээр бол яадгүй ашаа байшин дээр яадгүй гэхээр зүгээр цаасан дээр үлдэгддэг юм аа. Өөрөөр хэлбэл энийг та өөр тийшээ шилжүүлж болохгүй шүү, өөр хүнд барьцаалж болохгүй шүү гэж ингэж битүүмжилж байгаа. Энийг өөр тийшээ хөдлөхгүй шүү гэж байгаа л ажиллагаа байхгүй юу? Тий. За ингээд хугацаа өгдөг. Та төлбөрөө төлөө гэд. За ингээд тэр төлбөрөө төлөгдөхгүй бол дараагийн ажиллагаа бол хөрөнгө хураах ажиллагаа гэдэг нэртэй ажиллагаа байхгүй юу? Гэтэл нөгөө хүмүүс нөгөө хураах гэдэг ажиллагаагаар нь бол ойлгохлоор бас л хөөгд гарах гэж ийн гэж ойлгоол тэгээд сандраал нөгөө өндөр хүүтэй мөнгө төгрөгөө яваал ингээл өөрсдөө улам хүнд байдалд оруулдаг. Тэгэхээр бол тэр хураах ажиллагаа гэдэг чинь за одоо бол бид нар энийг урд нь бол зүгээр битэмжилсэн байсан бол одоо бид нар энийг одоо өөрийнхөө мэдэлд үндсэндээ авч байна. Одоо энийг ингээд үнэлээ дуудлагаар зараад ингээд өр төлбөрийг барагдуулнаа. Ингээд дараагийн арга хэмжээ рүү орж байгаа хэлбэр байхгүй юм чинь. Тэгтэл энэ хооронд бол бас битгий энэ хүмүүсийг тэр өндөр хүүтэй мөнгө рүү гүгээд өөрсдөө дахиад бүр илүү хүнд байдалд оруулаач гэж би ингэ зөвлөдөг байна. Ирэх байгаа шүү гэдэг юм тийм. Бас ирэх байгаа. За ингээд дараагаар нь хөрөнгө үнэлдэг. Төлбөр авагч төлбөр авагч хэд чамаас үнэлгээ авах. За энэ орон сууцыг чи хэдэд бодож авах вэ? Мэдээ чи арай бага үн хэлнэ. Би хөрөнгөний эзэн би энийгээ зах зээлийн үнээс арай тэгнэ. Давуу хэлний хийх нөхцөлд бол ингээ хоёлоо юу яахгүй бол хэл амаа ойлголцохгүй бол нөгөө нэг шийдвэр гүйцэтгэгч чинь тусгай зөвшөөрөлтөй хөрөнгөний үнэлгээний компаниг хөрөнгөний шинжээчээр үнэлгээч нар томилчдаг. За ингээд тодорхой хэмжээний үн гараад ирнэ. За энэ үнийг чи зөвшөөрөөд би зөвшөөрөх юм бол хоёлаа энэ үнэн дээрээ үлдэж авалцах асуудлаа ярьж болно. Гэтэл энэ үнэлгээнд дээр бол ихэнх нөхцөлд бол ерөнхийдөө бас тохирдгүй. За энэ нөхцөлд бол би жишээлбэл хөрөнгөний үнэлгээтэй танилцсанаас хойш 7 хоногийн дотор би шүүхэд хэмжил гарах хэрэгтэй. Энэ хөрөнгөний үнэлгээний талаар өөрөөр миний хөрөнгийг одоо зах зээлийн үнэлгээнээс бага үнэлчлээ гэдгээр. За ингээд 7 хоногийн дотор шүүхэд хандчих юм бол тэнд хэрэг иргэний хэрэг үүсэх юм бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бол төдөлзөө зогсчдөг. Тэгэхээр бол нөгөө нэг хөрөнгөө одоо хураалгах гэжсэн хүмүүсийн хувьд бол хөрөнгөний үнэлгээний маргаан үүсгээд хөрөнгөө бодитоор үнэлүүлээд ингээ явах юм хуулийн боломж байдаг юм аа. Тэгэхээр та нар тэгж зүгээр нэг айгаад л бошуухан шиг л одоо нэг энэ шийдвэр гүйцэтгэлээс салахын төс болол чоны амнаас гараад барын ам руу битгий орооч гэж бас хэлэх гээд байгаа. За энийг сонсхолоорээ бол одоо шийдвэр гүйцэтгэгч нар бол дург болох нь л да бидний ажилд цаад болох гэж байна. Бидний өмнөөс одоо торхирлал гих байх. Гэхдээ эн чинь угаасаа төлбөр төлөгчийн өөрийнх нь хуулиар олгогдсон эрх нь байгаа байхгүй. Ийм боломж байгаагаа мэдхгүйгээсээ болоод нөгөө төлбөр төлөгч чинь өөрийгөө хөндрүүлээд орон байраа хямдхан зараад ч юм уу ингээд баларчаад идэх байхгүй. За ингээ хөрөнгөний үнэлгээний маргаан чинь шүүхээр анхан шатны шүүх, дав заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх гэдэг ингээ 3 шатны шүүхээр яваад тэгээд хөрөнгөний үнэлгээ буруу хийгдсэн байнааг бол дахиад шинээр хийх асуудал яригдана. За зөв хийгдсэн байнааг бол хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах асуудал яригддаг. За энэ бол нэг дунджаар 6 сарын хугацааг бол явна. Тий. Тэгэнгүүт тэр 100 саяын байр чинь тэр төлбөр төлөгчийн хүүдэн юм уу их нэрт нь тийм ээ нөгөө нэгдүгээр зэрэглийн өв залгамж хийчихэд очиж шít. Тэр хүн нь авахлаарэ 50 саяыг нь үргэлжлүүлээд төлнө гэсэн үг байхгүй. Эсвэл татгалзаж болдог.
За тэгээд ингээ хөрөнгийн үнэлгээний асуудал ингээд болоод ороод ирлээ. За үүний дараа бол дуудлага худалдаа гэдэг асуудал яригддаг. За энэ хөрөнгийг жишээлбэл 100 саяар үнэлсэн энэ үнэлгээ дээр одоо талууд ингээд тохирлоо гэж үзэх юм бол анхны албадан дуудлага худалдаа бол 30% бууруулад 70 сая төгрөгнөөс эхлээд дуудаж эхэлдэг. Гэтэл зах зээлийн үнэлгээ нь чинь 100 сая биш шүү дээ. Тэгэхээр хэрэг хүн үнэхээр өөрөө бас бодож үзэх хэрэгтэй байхгүй. За миний 100 сая үнэтэй ямиг 70 саяас эхлээд дуудахлаар 71 сая хүн авчих юм бол би 29 сая төгрөг алдах гэдэг шүү дээ. Тэгвэл өөрөө магадгүй тэрийг хурдхан шиг үн хөргөд зараад тэгээд өхийг нөгөөд өөртөө юм үлдээгээд авах. Энэ тооцоогоо хийх хэрэгтэй байхгүй юу? Дуудлага худалдаа тэгвэл бас барьцгүй. Үн чинь айгүй хэцүү шүү дээ. Рисктэй юм тий. Маш рисктэй. Тэгээд хийсвэр жишээн дээр жишээлбэл 100 саяын үнэлгээтэй ямиг 70 саяас эхлээд дуудахтаар 71 саяар хүн аваа явчихлаар чинь нөгөө зах зээлийн үнээс буучж байгаа биз. За гэтэл ямар нэгэн шалтгаанаар анхны албадан дуудлага худалдаан дээр ялагч тодроогүй байх юм бол хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах. Тэр үед нөгөө үнэлгээгийн өшөө бүр 50% болгочихж байгаа байхгүй. Тэгээд дуудлага худалдаан дээр тэгвэл тоглолт хийгээд яваад ич магадгүй юм шүү те. Зарим нэгэн маргаантай тиймэрхүү юм гарч идэв шүү дээ. Ер нь дуудлага худалдаагаар нэлээд бага үнээр ингээд зарагдцсан ингээд нэг түүхүүд байдаг те. Тэгвэл энэ дээр бас нөгөө нэг дуудлага худалдаан дээр нэг юм багийн тоглолт ч юм уу эсвэл наануу цаануу нөгөө танилын тал малаараа ингэж бууруулж байгаа өгчдөг ийм үүсгэл юм байна л да. Амьдрал баян шүү дээ. Тэг яг би зүгээр өнөөдөр энэ хуулийн анхан шатны мэдлэг олгох гэж байгаа учраас би хамаагүй энэс халимааргүй байна. Амьдрал баян л гэж хэлээд байгаа хөөс тийм ээ. Хүний толгой ажиллана шүү дээ янз янзаар тий. За тэгэхээр ингээд хоёр дахь дуудлага худалдаан дээр бол ер нь ихэнх хөрөнгө бол ер нь бараг зарагддаг. Зах зээл дээр 100 байсан дахиад бууруулчихж байгаа юм чинь. Юмнаас чинь хоёр дахин бууруулаад 50 сая болгоод ирэх төр чинь бараг зарагдчих шүү дээ. Тийм учраас жишээлбэл хэрвээ яг ийм нөхцөлд орох гэж байгаа хүн бол тэр дуудлагаар оруулахаас өмнө өөрийнхөө хөрөнгийг аль болох үн хүргээд зарах энэ боломжийг бол одоо хайх хэрэгтэй. За тодорхой хэмжээнд бас ингээд төлбөр авагч төлөгч хоёр хөрөнгийн үнэлгээнд дээр тохирох юм бол заавалч дуудлагаар оруулахгүйгээр надад нэг сарын хугацаа өгдөг. Надад гэдэг нь одоо төлбөр төлөгч тийм ээ. Төлбөр төлөгч нэг сарын дотор өөрөө яваад тэрийг яг зах зээлийн үнэлгээгээр нь зараад тэгээд тэндээсээ төлбөртөө өгөх юм уу өгөө цаана үлдснээрээ одоо дараагийн арай бага үнэтэй ашаа байшаа авдаг юм уу эсвэл өөр нэг байрны нэг урьдчилгаа өгөөд ордог юм уу тэг ингээд бас нэг дараагийнхаа амьдралыг төлөвлөх хэрэгтэй шүү дээ. Боломжийг өгч гин уу тийм байна. За ийм боломжууд байдаг юм аа. За дээр нь шийдвэр гүйцэтгэгчвэл хүний орон байранд бол шууд нэвтрэх эрхгүй. Энийг бол манай үзэгч сонсогчид сайн ойлгоод авчих. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрөл байх хэрэгтэй. Тэр тийм тоот орон сууцнд нэвтэрч орох, үзлэг нэгжлэг хийх ийм эрхийг олгосон бичгтээ байж иж тэр хүнийг гэртээ нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгэхээр ийм үгүй нөхцөлд бол тэр шийдвэр гүйцэтгэгчийг оруулахгүй гэж хэлэх юм бүрэн эрхтэй. Тэрийг шалгах юм байна. Шалгах хэрэгтэй байхгүй бол оруулахгүй гэж хэлэх хэрэгтэй. За дараагийн нэг юм бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бол өглөөний 6 цагаас шөнийн оройн 22 цагийн хооронд хийх хэрэгтэй. Шөнө явахгүй юм шүү дээ. 22-оос өглөөний 6-гийн хооронд л шийдвэр гүйцэтгэлтэй ажиллагаа хийхдэггүй гэсэн. Тэгэхээр энийг бас мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол шөнө жил 12 цагт орж ирчил хөрөнгө хураан хөрөнгө битэмжлэгээ явж их юм бол энэ дээр бол гомдол гарах бүрэн боломжтой. За дараагийн нэг мэдүүл зохих зүйл бол тэр хөрөнгө битүүмжлэх одоо хөрөнгөнд үзлэг нэгжлэг хийх хөрөнгө хураах гэсэн энэ ажиллагаанууд дээр бол хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг заавалчгүй байлцуулж энэ ажиллагааг хийдэг. За гэтэл нөгөө тийм юм. Манай монголчуудын нэг үг байдаг штэ. Нөгөө амьд хүний гэрч болохоор өгсөн хүний дээр болдог. Тэр чинь л нэг талтай одоо яалтчгүй тэр гэрч болох гэдэг чинь тийм их үйлтэй ажил байх гэдэг нь штэ. Тэгэхээр яг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тэр хөндлөнгийн гэрч олох нь өөр айгүй зовлонтой. Яагаад тэр хоёр хөндлөнгийн гэрчийг байлгаж ийнэх тэр бол за яг тэр хөрөнгө хураахад энэ хөрөнгийн чанар байдал нь ямар байсан юм. За тоош эрхийг нь хэд байсан ч гэдэг юм уу. Тийм ээ. Энд ямар байдалтай байсан хөрөнгийн нөхцөл байдал ямар байсан гэдэг ч юм ингээ яг тэр тухайн үед байсан тэр нэг хөрөнгийн чанар нартай холбоотой маргаан үүсэх үед нөгөө хоёр хөндлөнгийн гэрч чинь шүүхэд дуудагддаг байхгүй. Тэгэхээр тэр хоёрт чинь юу ячдаг хөндлөнгийн гэрчгээ зурчдаг дараагаар нь нөгөө тэр
гэрчээр оролцсон ажиллагаатай холбоотой шүүхийн маргаан үүсэх юм бол нөгөө хоёр чинь ямар ч ажилттай байсан. Тэгээд гэрчээр дуудагдаад очих хэвээр. Тэгэнгүүт ингээд нэг тэрнээс нь цааргалаа. Тэгээд нэг хүмүүсийн нөгөө үг байна те нөгөө амьд түүнийг гэрч болохоор өксөн үний дээр бол гэдэг чинь тэгнэж бодонгуудаа тэр гэрчээр оролцох хүмүүс ер нь баг холддоггүй айгу хүнд байдаг. За тэгэнгүүт яадгүй гэхээр зарим нэгэн шийдвэр гүйцэтгэж юу ячдаг юм. Байсан мэтэр 2 нэмэр бичиж ячдаг байхгүй. Тэр маргаан болоод дуудахад яах вэ? Яг зүгээр би тийм маргаануудад орж ил эсэл олох юм байна л да. Яг тэгэл олдохгүй байгаа байхгүй тийм олдохгүй байгаа харамсалтай. Тэгээд тэгэл тэр маргаан бол жишээлбэл шийдвэр гүйцэтгэлийн талд бол шийдэгцэлтэй. Яалтчгүй 2 өний овог нэр бичсэн, хаяг бичсэн, регистрийн дугаар бичсэн. Тэгээд тэр хаягн дээр нь очих тэр юм хүн байхгүй гэдэг. Тэгээд тэдний чи 90 сурвалжлуулж болтгоо. Ингээд асуудал мордчихдаг. Тэгэхээр бол тэр хөндлөнгийн 2 гисчийг заавалчгүй байрлалцуулж тэр үзлэг нэгжлэг хийх тэр хөрөнгө хураах ажиллагаа хийх юм шүү гэдгийг бас одоо үзэгчдтэй бол би бас хэлхийг хүсэж байна. Тэгэхгүй бол тэр ажиллагаа бол хууль бос болдго юм аа. Үүн дээр бас анхаарах хэрэгтэй. Үүн дээр анхаарах хэрэгтэй. За тэгээд төлбөр төлөгч нарт бол юу байдаг бас гомдол гарах эрхүүд байдаг. Шийдвэр гүйцэтгэл ямар нэгэн байдлаар одоо буруу үйл ажиллагаа явууллаа гэж үзэх юм бол ахлах шийдвэр гүйцэтгэгчд нь гомдол гаргадаг. Ахлах шийдвэр гүйцэтгэгч түүнийг нь 14 хоногийн дотор шийдвэрлээд хариугаа өгдөг. За тэр хариу таалагдахгүй бол 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчд нь гомдол гаргадаг. За ерөнхий шийдвэр гүйцэтгэгч тэр гомдлыг авч үзээд нэрэ манай алдаа байна гэх юм бол үүрэг өгөө тэр алдааг засдаг. Гэтэл манайхаас бол алдаа гараагүй байна. Номсороо хийжээ гэсэн хариу ирэх юм бол тэр хариуг авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хэрэгтэй байдаг. За хэрвээ ингээд гомдол гаргасан нөхцөлд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа төтөлзөө зогсдог. За тэгэхээр бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа төдөлдсөн гэдэг чинь хэрв хөрөнгө хураах гад хугацаа заасан байсан бол тэр хугацаанд ирж хураахгүй гэсэн үг. Тодорхой хэмжээний үнэлгээ хийх байсан бол тэр ажиллагаа төдөлдснээр тэр үнэлгээний ажиллагаа зогсох жишээтэй ч юм уу те. Ингээд цэвэр шүүхийн маргаан болоод ингээд явцдаг нэг ийм бас боломжууд бол байдаг. Тэгэхээр ийм эрхүүдийг та бүхэн бас мэджиж одоо ажиллагаанд ороорой гэж хэлэх гээд. Гэхдээ энэ эрхийг эдлээрээ гэдэг чинь бол битгий шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг битгий хийгээрэй гэсэн үг бас биш шүү дээ. Энийг бол бас наата цаантаа ойлгох хэрэгтэй. Эрхээ мэдэхгүйгээсээ болоод битгий алдаарай гэж хэлж байгаа болохоос биш. Нэгэн л шүүхээр та тэдэн төгрөг төлөх ёстой гэж гарсан бол та тэрийг төлж ил таараа. За энэ үгийг маань одоо өнөөдрийн энэ нэвтрүүлгийн маань төлбөр авагч нар маань бас үзэж байвал бас хомдноо. Одоо та юу яаж чинь төлбөр төлөгч нарын одоо талд ороод тэд нарт муу арга зааж өгөөд миний эрх ашиг хөндөгдөх гээд байна гэж тий. Мэдээж тэр хүн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үр дүнд л мөнгө гаргуулж авна. За гэтэл хэрв шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа ингээд саатаадах юм бол тэр төлбөр авагч чинь бас авч чадахгүй шүү дээ. Тий. Тэгэхээр мэдээж бол аль тал нь шийдвэр гүйцэтгэгчид хууль ёсны шаардлага тавиал нэгэл явна. Гэтэл төлбөр төлөгчид үнэхээр хөрөнгө мөнгө байхгүй бол яах юм? Тэр ажиллагаа чинь хүссэн үсэг бас төдөлддөг байхгүй юу? Төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болтол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бас төдөлддөг юм тохиолдол байна. За нөгөө талдаа төлбөр төлөгчийн гадаадд зорчих эрхийг хязгаарладаг нэг юм бас асуудал байдаг. Үнэхээр төлж чадахгүй гэвэл хорих ялаа үгүй юу? Үгүй. Тий. Санаатаа зайлсхийвэл гэж одоо бас нэг үг явж идэг байхгүй. Санаатаа зайлсхийх юучгүй байх хоёр чинь хоёр өөр ойлголт ч дээ. Тий. Юучгүй хүнийг бол хөрөнгөтэй болтол нь төдөлзүүлэхээс өөр болчих жоохгүй. Төлбөр төлөгчийн гадаадд зорчих эрхийг бол нэг юм 3 үндслэлээр хязгаарлаад байгаа. Нэгдүгээрт бол нийтдээ төлөх ёстой мөнгө нь бол 50 сая төгрөгнөөс дээш байх гэж байгаа. 50 сая төгрөгнөөс их мөнгө төлөхөөр бол. Хоёр дахь нь бол одоо хөрөнгөө нуун далдлаа төлбөр төлсгөөс зайлсхийгээд ингээд санаатаагаар ингээд байгаа нөхцөл. Нөгөө талдаа бол оргон зайлж болзошгүй гэсэн тийм ээ. Тэгээ ийм хэдэн үндсэл байх юм бол тухайн этгээдийн гадаадд зорчих эрхийг хязгаарлаа. Нөгөө хөлийн хориг тавих нь. Хөлийн хориг тавих гэж ярьдаг. Тийм байна. Тэр үн чинь тэгээд гараа авчих юм бол хизээч орж ирэх юм блэ? Эсвэл энэ яваанасанда орж ирэхгүй ч юм билүү? Тийм бол нөгөө төлбөр авагч юм авч чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр төлбөр авагчийн эрх ашигын үүднээс үндсэндээ ийм
одоо ажиллагаа хийдэг. Гэхдээ энэ дээр бол бас манай шийдвэр гүйцэтгэлийнхэн бол ажиллагаагаа жаахан хялбарчлахын тулд ерөөсөө 50 саяас дээш л байвал бүгдийг авчиж хилээ хориг тавьчихад байгаа. Тий. Гэтэл хуулийн дээр бол тэр төлбөр төлөхөөс санаатай зайлс хийсэн бол оргон зайлаа зүхтаагаад байгаа бол гэсэн ингээд болцол тавьчихад байгаа тэднийг харахгүй зөвхөн тэр нөгөө 50 сая төгрөгнөөс дээш гэсэн тэр үнийн дүнг хараад хийгээд байгаа. Тийм ээ. Тэгэхээр бол яг энэ нөхцөл дээр бас гомдол гаргаад шүүхээр энийг шийдвэрлэх боломжтой. За шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгуур болох нэг асуудал байдаг. Ямар нөхцөл дуусгуур болдгоо гэхээр бол тэр шүүхэн шийдвэр заасан тэр төлбөрийг төлж барагдуулснаар нэг дуусна. За хоёрдугаарт бол төлбөр авагч нь тодорхой үлдсэн мөнгө авахаас татгалзаж болно шүү дээ. За би юу яая. За болио гэдэг. Болио шиг одоо түүх биш дуусгыг хийж болно. За гуравт нь бол төлбөр төлөгч нь иргэн байгаад нас орчих юм бол компани байжгаад тампуурчих юм бол бас нэг ажиллагаа дуусгах. Нас орох юм бол өвлөхгүй юм байна те. Өвлөхгүй. Гэтэл тэр үед нэг хоёулаа өвлөх харилцаа ярьж байгаа үед нас ороод төлбөр төлөгч чинь гэтэл хөрөнгөтэй байжгаад одоо 100 саяын байртай байжгаад нас орсон байл да. Гэтэ нэг 50 саяын юутай өрттэй байж шийдвэр гүйцэтгэл дээр. За тэгэнгүүт тэр 100 саяын байр чинь тэр төлбөр төлөгчийн хүүд нь юм уу эхнэрт нь тийм ээ. Нөгөө нэгдүгээр зэрэглэлийн өв залгамжлагчид очиж шин. Тэр хүн нь авахлаарэ 100 саяхан байрыг авсны дараа 50 саяыг нь үргэлжлүүлээд төлнө гэсэн үг байхгүй. Эсвэл нөгөө нэг ярдгаараа татгалзаж болдог. Нөгөө би энэ хөрөнгийг ерөөс авахгүй. Гэх юм бол тэр байгаа хөрөнгөн дээрээс нь төлбөрийг барагдуулаад тэгэл ажиллагаа дуусна гэсэн үг байна. За тэгэхээр бол шийдвэр гүйцэтгэлийн хувьд бол нэг ийм эдэн зүйлийг бол манай үзэгчид сонсогчид бол ер нь бол мэдж яхад бол илүүтэхгүй гэж бодож байна. За баярлалаа. Мэдмээр юм бэ нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. За энэ удаагийн сэдэв бол та бүхэнд бас олон мэдээллийг мэдгүй байсан зүйлсийг энэ эрх үүргийнхэн дагуу тийм ээ мэдээллүүдийг өгсөн бахаа гэж бодож байна. Тэгээд энэ нэвтрүүлэгтээ маань хамтдаа байж хуулийн талаар тодорхой мэдээллүүдтэй нэрээ мэдмээр юм байж тэ гэсэн олон зүйлсийг бас мэдэж аваарай гэж одоо хүсмээр байна. Өнөөдрийн хамтран хөтлөгч зочноор Улаанбаатар Эрдэнэ их сургуулийн хуулийн багш Алтангэрэл ах маань оролцлоо. Тэгээд энэ удаагийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Хамтдаа байсан сонсогч үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Монголын үндэсний олон нийтийн телевиз радиогийн 3 дугаар суу Креатив радио мэдмээр юм байна нэвтрүүлэг байлаа. За түр баяртай.